Төвийн бүсийн 3 аймаг буюу Сэлэнг, Дархан уул, Төв аймаг бол Монголын хөдөө аж ахуйн салбарын гол бүс нутгаа. Тийм учраас хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн гол цөм болсон энэ бүс нутгийн хөгжлийг хангах асуудал бол энэ улс орны өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, улмаар экспортын баримжаатай боловсруулах салбарыг хөгжүүлэх, саяхан улсын хурлаас батлан гаргасан Евразийн худалдааны төр гэрээг амлиулах хамгийн гол бүс нутг нь гэж үзэж байгаа. Төвийн бүсийн энэ 3 аймгийн хөгжлийн гол үзэл санаа бол яа харахгүй Монголын эрчимдсэн хөдөө аж ахуй, тэрнийг дагсан хүнс хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийнх нь гол бүс нутаг. За энэ лүү үндсэндээ гол үзэл санаа чиглэгдэж хийх ажлын гол чиглэл явж байна гэж. Тийм учраас улсын их хурл засгийн газраас энэ 2026 онд баялаг бүтээгчтэй дэмжих цогц реформыг хийх ийм бодлогын том зорилт дэвшүүлээд ажиллаж байгаа. Улсын их хурлын 2025 оны намрын чуулганаар эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль, төлбөрийн чадваргүйтгэлийн тухай хууль, татварын багц хууль гээд олон хуулиуд өргөн баригдаж орж ирж, зарим хуулиуд хэлцэх нь дэмжигдээд, зарим хуулиуд өргөн баригдаад ороод ирсэн. Улсын их хурлын даргын захирамж гарч тодорхой ажлын хэсгүүд байгуулагдаж, эдгээр өргөн баригдсан хуулиудыг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах, Монголын эдийн засаг нийгмийн амьдралд илүү нийцтэй хөгжлийг нь дэмжсэн ийм бодлого эрх зүйн орчин болгож гаргах ийм даалгавар чиглэлээ аваад ажиллаж байгаа.